Шизуку бол мөрөөдлийнхаа төлөө бүхнээ зориулсан зөвхөн хичээлэл боддог охин. Тэр бусадтай дотносоосоо илүү суралцахыг чухалчилдаг нэг. Гэтэл түүний амьдралд энтийн нэг хүн гарч ирнэ гэж хэн санах билээ дээ. Хару бол дээд ангийн сурагчдыг төвгүүхэнд зодож чадсан сургуулийн ярианы сэдэв болсон хүү. Хүмүүс түүнээс айж гадуурхдаг болохоор тэр ч өөрөө сургуулиас хол байхаар шийдсэн. Нэг өдөр Шизуку багшийнхаа даалгавраар Харуд хичээлийн материал хүргэж өгөхөөр бочино. Чи сургуулиас явсан тагнуул юм уу? Намайг буцаад сургууль руу явуулах гэж юу? Зүгээр л материал өгнө гэж ирсэн штэ. Тэгвэл энэ нөгөө найзуудаа материал өгөхөөр ирсэн гэсэн үг үү? Намайг Хару гэж дуудаарай. Найзууд болсон юм чинь. Дараагийн өдрүүдээс Шизуку Харугийн ширүүн төрхний цаана гинэн ганцаардсан яг л жаах хөвчиг зүрх нуудаж байгааг ойлгож эхэлнэ. Харугийн найзууд түүнийг мөнгөний их ус өрмөд хардагч Шизуку тийм биш байлаа. Тэр Харугийн гэрт очисан анхны хүн байсан бол нөгөө найзууд нь Харугээс айхгүй хамт явсан хүмүүс байсан юм. Тийм болохоор л Хару тэднийг найзаа гэж боддог боловч тэр хэд тийм биш байлаа. Шизуку Харуд найзууд нь түүнийг мөнгөний төлөө ашиглаад байна гэж хэлсэн боловч нэг өдөр Хару сургуулиас хөөгдөх аюулд орсныг Шизуку мэдээд түүнтэй уулзахаар очиход Хару байдаггүй. Хару мөнгө өгөө болцсон. Тэгвэл одоо хамт байгаад хэрэггүй юм шүү дээ. Гэхийг нь Хару сонсч идэг. Шизуку ч тэдэн дээр очиод хідүүг хэлдэг. Харуч ашгүй өөрийг нь ашигладаг хүмүүсээс салж Шизукугийн өмнө анх удаага нулимс унгана. Зүгээр дээ, чамайг утахгүй олон хүмүүс хүрээлэн штэ. Би чамд сайн бололтой. Ийхүү Хару сургуульдаа эргэж ирдэг. Гэхдээ юм л болов Шизукуг дуудаад идэг. Шизуку онцтон авч байнга хичээдэг боловч шалгалтаараа хоёрт орсон юм байна л та. Нэгт орохын тулд хичээсээр л байдаг. Гэтэл нэгт орсон хүүхэд нь манай Хару идэг байгаа. Хару Шизукугийн хичээл зүтгэлийг нь ойлгож саад болохоо болсон бол Шизуку ч зөвхөн хичээлэхээ болж хамтдаа очих хүссэн газарт нь очихоор болдог. Хару сургууль руугаа ирэх замдаа бороонд норж исэн маа гэд дахиад өршлөөд ирдэг. Ангийнхан нь Харугийн иймэрхүү үйлдэлд нь айл хэдийнэ тасан бололтой. Харин Шизуку түүний үнсэлтийг нь бодож тогтлоо. Гэхдээ энэ нь хариу эсвэл зүгээр л нэг төөрөглөө гэдэгтээ эргэлзэнэ. Асако гэх сургуулийнхаа хүүхэд шалгалтандаа сайн бэлтгэхгүй бол давталханд суухаар болцсон. Гэхдээ яг тэр үеэрээ онлайн найзуудтайгаа уулзахаар тохирсон болохоор Шизукугээс хичээлд нь туслахыг гуйтал мэдээд Шизуку зөвшөөрдөггүй. Харин Хару оронд нь туслахаар болдог. Асако хөөрдөн болохоор хүүгүүд их л өддөг. Тийм болохоор тэр охтууд тэрэнд дургүй байдаг. Тийм учраас Асако найзуудтайгаа уулзсан тул ууг нь хамаг чадлаараа л хичээдэг. Гэхдээ Хару Асако хоёр нэг л болж өгөхгүй байгааг нь харсан Шизуку Асакод туслахаар болдог. Дахин шалгалтанд болох гээд байдаг. Бэлдсэн юм бараг байхгүй. Унтаа ойлооч. Энгийн зүйл чийж чадахгүй юм штэ. Хамаг цагаа чамд гаргаж яхад энэ бүхний эцэст Асако авж байгаагүй хамгийн өндөр оноог авч давталганд суугааргүй болдог. Онлайнаар танилцсан найзуудтайгаа уулзахаар явахдаа Харуг аваад явдаг. Гэтэл Асако охтуудтай ярих ямар ч боломж гарахгүй. Хару харин наан хүмүүстэй зодолдоод нилээн болдог. Хэрв өмнөшгөө байсан бол өдөөс хойшин тэнгэр ийм цэнхэрэнхтэй байдаг талаар ядаргаатай гэж боддог зүйлс одоо тайван санагдахгүй л байх байсан да. Шизуку Харугийн ачаар баг багаар өөрчлөгдөж илаа. Хару, би чамд сайн.
Ангийнх нь хүүхэд Сасаяа тэр дахиаг нь тижээгээр болсон ч муур нь дахианаас найгаад шкафнаасаа буухгүй байгаа болохоор сургууль дээрээ тижээх зөвшөөрөл авдаг. Дахиандаа байшин хийх гэж барилгын дэлгүүр ороод авах юмаа үзэж байтал Харугийн найзууд нь гэдээсэн хүүхдүүдтэй тааралддаг. Тэр хідэн ууг нь ярилцъя гэсэн боловч Шизуку буруугаар ойлгож Сасаяа амслах гэж юм авч хитэд бөөн л хөцөлдөөн болдог. Тэр үед нь Харутай таартал нэгийг нь авч хитэд бүгд цухтаадаг. Асаки заримганд харин Хару хэрэгсэл авахар явсны дараа төрөний хэд ярилцахаар хүрээд ирдэг. Харугаас уушлалт гуймаар байгаа боловч яаж гуйхаа ойлгохгүй явсаар байгаа нь инээдэг. Тэгээд Шизукугээс тусламж гуйтал бид ярилцах гэсэн юм аа. Тийм ээ Шизуку. Бити Шизукуд хүрээдэ. Чамтай эвлэрэх гэж ирсэн юм аа. Бас бидэнд дахианы байшин барьж өгөхөд туслана гэсэн. Тэгээ эртгээ хэлэхгүй дээ. Ашгүй Харуч найзуудтайгаа эвлэрээд туслах хүмүүстэй ч боллоо. Гой болж Шизуку. Битгий хүргээд ахад чинь. Шизуку дахиад хайртайгаа хэлэхэд би ч гэсэн чамд хайртай. Гэхдээ чинийхээс өөр. Гэхдээ Шизуку шантралгүйгээр Харуг өөртөө хайртай болтол нь хүлээхэр болдог. Харжих замдаа Хару нэг хүнээс цухтаагаад Шизукугинд хондог. Шизуку Харуг өөртөө яаж дурлуулах вэ гэж бодож явахдаа Харуд энийхийг чинь харах дуртай гिचгдэг. Тэгтэл Хару охин болгонлоо муухай харахаа болж оронд нь инээж яриад байсан чинь огтудч ойроос харуул хөөх юмаа гэд бүгд дурлаад огтын дунд шуудлаад болдог. Үүнийг нь харсан Шизуку нэг л тухгүй болоод хардаад идэг. Гэхдээ хамгийн чухал нь өөрийгөө хардаад байгаагаа мэддэггүй. Энэ охиныг ангийн дарга гээл явч. Багш нь юмаа зүгээрэй гэсэн ангийнхаа охтуудад хэлэхэд тэр хэдэн ч тоож байгаа юм байхгүй. Баггүй ирэхэнд өөрөө зөөхөр болчихдог. Их дуугүй даруухан охин болохоор бусд нь нилээн ашигладаг бололтой. Юмаа зөөж явахдаа санаандгүй нэг хүүхдийн толгойг нь зогчихсон биш. Нөгөө хүүхд нь уурлаад бөө юм болоод яг зохих гэж яхад нь ч Харуу тусалж тэр хэдийг нь болиулаад хашаадаг боловч хүүхдүүдийн харц яг л хуучин шиг айсан харагддаг. Ууг нь Харуу гой харьцах гэж ихэл хичээсэн юмсан. Хэрв Харуу дараагийн тэмцээндээ ялвал хамт зуны амралтаар зугаалахаар болдог. Тэмцээндээ ялсан бололтой. Асако Харуу ирсэлж нөгөөд нь загас барих гэж үзэж тардаг бол Харуу зүгээр л сэлж яхтаа л загас бариад идэг. Буцаж ирээд барьсан засаа хуваах гээд дотгошоо ортол Харуу гинтл гараад гүчгдэг. Яацсан болоо гэд бүгд дэшээ гартал Харугийн ах нь зогсож идэг. Төрөнд нагац ах нь ахын талаар ярихад их л дургүй байсныг нь санаад ахаас нь яасан талаар нь асуухт нь ах нь ч надад хитрхи хайртай маа л гэдэг. Шизуку Харуд байнга л тусалдаг болохоор Хару Шизукуг болзоонд авч явахаар болдог. Хоёрдугаар улирал дөнгөжөл эхэлж яхад Шизуку улирлынхаа хичээлийг аль хэдийнэ үзээд бараг л дуусч байгаа. Харин Хару дунд ангидаа сургуульдаа явдаггүй байсан болохоор хичээлэл хийдэг байсан. Тийм болохоор ч ахлах ангийнхаа бүх хичээлийг үтцсэн баш таардаг. Тэгээл хичээл хийдэг үернээ байнга л онц авдаг байх нь. Хичээлээ тараад явж яхад нь Харугийн ах нь Шизукуг сургуулийнхаа нүдэнд нь хүлээж идэг. Ахыгаа харсан Хару бас л нуугдаад Шизуку харин ахтай нуулзаад явдаг. Харугийн ах нь их л яриасаг. Хамт явж байхдаа ганцаараа л яриад байдаг. Харугийн ахын ярих гэсэн зүйл нь бол тэдний аав нь их л хариуцлагатай хатуу хүн. Тийм болохоор Харуг их хэрэг тариад байхаар нь бага ангид нь гэрээсээ хөөсөн байдаг. Харин одоо бодол нь өөрчлөгдөж буцааж авчираа гэд байгаа юм байна л та. Харин ахынх нь тавих гэж байгаа санал нь тэр хоёр угийн нэг гэрт хамт байж чадахгүй болохоор Хару эндээ сургуультай өдөж буцаж ирэхгүй байх. Үүнийг нь Хару уухантаас зөвшөөрдөг. Гэхдээ ах нь үүнээс өөр юм сэтэд байгаа бололтой.
Хаасаа зүхтаад нуугдж явахдаа ангийн даргатай таарахад ангийн дарагт чи сайн хүү юм аа гэсэн биш дурлцсан бололтой. Таарад юм ярихдаа улайжжээл буу юм болон байг өмнө нь хүүхдүүдээс аварсанд нь арай гэж нэг юм барьснаа хэлдэг. Ангийн дарга намайг нүдний шилтэй болохоор л ангийн дарга болгосон байх гэдгийг нь сонсон Харуу ангийн дарга сонгоход нүдний шил зүчгчээ бас. Гэтэ хинч түүнийг нэр дэвшүүлдэггүй. Ангийн даргыг ганцаараа хоолоо идэж байхыг нь харсан Харуу найз болохын тулд нөгөөдтэйгээ хамт төлөвлөгөө зохиох болгоход Шизуку төвлөрч чадахгүй байна гэд явах гэж яхтан ч би чиний энэ зан чин дургу. Харин ч чиний тэр бусдад туслах гэж байгаа юм шиг жүжиглдэг зан чин би бас дургүй. Тэг нэг л суур амьсгал эвгүй болоод эхэлдэг. Дараа нь Шизуку юу ч болоогүй юм шиг ярьж эхлэх нь цаанаа нэг л эвгүй. Ярьж исэн болзоогоороо номын санд хичээлээ тавтдаг. Мэдээж Шизуку л ганцаараа хичээлээ хийдэг бөгөөд Харуу ширцээр л гинэт Шизуку би чам татгатаа болсон гэж авдаг байгаа. Шизуку ойрд хичээл гэхээ бараг болж Харуг л бодоод байсан болохоор илүү хичээлд анхаарахыг сонгосон тэрэдэг. Харуг ангийн даргатай ярьж яхад нь Шизуку биш оронд нь Асако харчаад Шизукугийн оронд дурлаад буян болдог. Харуу Шизукуд хэтэрхий ойртоод наалдаад исэн болохоор нь Шизуку холой бас хүрэхгүйгээд хэлсэн чинь л бөөн. Тэрнийг Асакод хэлэхэд аргагүй штэ. Дургуун хүнээр бидээ хөрүүлэх шиг тийм чигшмээр зүйл байхгүй штэ. Үүнээс хойш Харуу аль болох зөвшөөрлөхгүй хүрэхгүй байхыг хичээдэг. Соёлын өдөрлөгөөр мөнгө олох санаа ангийнх нь хүүхдүүд ярилцаж байхыг нь сонсон Шизуку туслахаар болдог. Хамгийн чухал нь газар. Тийм болохоор нэгдүгээр байранд л газар авах хэрэгтэй болдог. Уулзалтаар ахлах ангийнх нь л нэгдүгээр байранд газар цугаадаг. Хинч тэдний өдөөс сөрж чаддаггүй. Тэр үед нь Шизуку нэгдүгээр байранд газар авахаа хэлэхэд нь ахлах ангийнх нь басах маягтай байхаар нь Харууч асуудал байна уу гэж ягаал асуудал үүсгэж зодоо игээд хамгийн муу газрыг нь авчихдаг. Ууг нь орохт нь Шизуку битгий зодолтой гэсэн боловч зодолцсон. Тийм болохоор Шизукуг өөрт нь уралсан байхаа гэж бодоод сууж яхад нь ангийн дарга Шизуку өөрөөс нь болж чамайг асуудалд орохгүй гэж бодсон байх. Гэтэл ер нь энэ хоёр доор сэтгэл зүйч юм биш үү дээ. Шизукугийн сургаалтанд нь Харугийн найз шар ус цуудаг болохыг нь сая л мэддэг. Бас зүгээр суухгүй үг хэлээр өдөөстэй. Соёлын өдөрлөг болж Харугийн ах, найзууд гээд бүгд л ирсэн байдаг. Шизуку амарч явахдаа шар усттэй таардаг бөгөөд сайн уу? Энэ сургуульч том юм аа. Төөрсөн шар устыг дагуулад явж байхдаа Харуутай таарчихдаг. Шизукуг өөрт нь хол бай гэсэн хэрнээ шар устад хэлэхгүй байна гэд уурлж явахдаа шар устыг зөх гэсэн боловч санаандгүй Шизукуг зөгчихдөг. Энэ удаа жинхнээсээ 2 м хологоорой. Тэр яг л хүүхчиг дээрлэх үү. Гэхдээ би яагаад тэрнээс холдож чаддгүй юм бол. Гэхдээ ч Асако зөвлөгөө авах чинь гэд баярлаад хариултал. Гэтэ энэ чамд хамаагүй гэд гомтоочихдаг. Дахиад шар усттэй таарч хамт явж байхдаа Харуuгийн ахыг нь харамгцаа шар уст бас нуугдаад нэг өрөөрөө дагуулад орчихдог. Тэр хоёр ч удаагүй байхад нь Харуу ангийн даргатай хамт бас л ахаасаа нуугдаж ороод ирсэн байдаг. Тийм биелгүүд яг буруугаар ойлгоч шít. Нэг энд байгааг нь мэдэхгүй ангийн дарга Харуут хайртайгаа хэлэхэд нь ч нөгөөх нь хүлдүү царайлаад ойлгодоггүй. Шизуку бусдад санаандгүй ч гэсэн муухай сэтгэл төрүүлж байснаа ойлгож Асакогоос уушлахгүйж эвлэрч аваад бүгдээрээ л хөгжил цэцгөөдөг. Шизукуг унтаж байхад нь Харуу хичээлээ тавтыгээд хажууд нь сууж идэг. Шизуку гайхсан ч зүйлгүй. Иймэрхүү үйлдэлт нь аль хэдийнэ тассан бололтой. Аав нь Шизукуд гэртээ байгаагаа мэдэгдүүлмээргүй байгаа болохоор Харууг оруулаагүй байж. Тэгэхээр нь нөгөөдөг чинь цонхоор нь ороод ирсэн гээд гэрт нь байдаг варанда
алтан цагаас авах гэж хамаг юмаа бэлдсэн ч авч чадаагүй. Хитрхи их өрөөд аваагүй болохоор гунигсан бололтой гэж хэлхийг сонссон Хару голоос алтан цагаас барьж өгөх гэж үздэг. Түүнийг орхиод номын саанд байж байхдаа шар устдээ таардаг. Би чамайг харахыг хүссэн юм аа. Юу вэ? Надад дурлцсан бах та. Англи хэлний шалгалтанд чи ялсан ч гэсэн би нэг тоноогоороо ялсан. Өөх өөрхий дүнгээ ярьж исэн бэ штэ. Шар устдээс зөвлөгөө аваад буцаж яхад нь Хару алтан цагаас барьж өгнө гэд өдөржингөө хүүтэнд зогсоол байсан байдаг. Шар уст Шизуку руу нэг л өөр хараад исэн чинь хайртай болсон байжээ. Тэрийг нь анзаарсан Хару сайн юм уу гэхтэн ч асуул байна уу гэчихсэн биш. Хару Шизукуг бусдаас улмал илүү харамлаад хол байлгах гээд өмнөхөөсөө ч илүү санаа ажиллаад идэг. 100 сарын үдэшлэг хийх гээд явж байхдаа хамгийн их хол байлгахыг хүссэн шар устдээ таарчдаг. Мэдээж харамлах нь тодорхой. Асако хуучин ангийнхаа өөрийг нь араар нь муулдаг хүүхдүүдтэй таарад яхаа ч мэдгүй сууж яхад нь яг хажууд нь бэж ижил муулаад идэг. Яг тэр үед нь аврагч чиг л Харугийн нагц ах нь ирээд тэднийг явуулахад нь Асако яг дурлцаа. 100 сарын үдэшлэгээ хийх газар нь Харугийн нагц ахынх байдаг. Асако ахыг нь харчаал ичиж улайгаал шар уст яаж ийм хүйтэн хүнд сайн болдог байна гэж байнга л гайхдагч яг аргагүй ийм байдал нь л сэтгэл татмаар байдаг. Шар устыг Шизукуд сайн гэдгийг нь мэдчихээд амхандаа л тэр хоёрт саад болохгүй тулд Асако хичээгээл байдаг. Өвлийн амралтаар Шизуку шар ус хоёрыг нэг тавталганд суун гэхийг нь сонссон Хару мэдээж дургуцдаг. Ууг нь тэр тавталганд нь бас сууя гэсэн ч чамд сураад байх хэрэг байхгүй зүтэй гээл амийг нь тагалцдаг. Шизуку Харуг хардаад байгааг нь ойлгож би чамд хайртай. Тийм болохоор юунд ч битгий санаа зовоо. Тэгвэл чи сургалтандаа суух уу гэсэн үг үү? Чи надад хайртай гэсэн мэт дээ. Яагаад наадхантайгаа хамт суух гээд байгаа гэд лайноос нь дагаж өгдөг. Чи ямар олон зураг дараа вэ? Зураг хайж болохгүй штэ. Шизуку шар ус хоёрыг сургалтандаа явж байхад нь бити үрээдээ чи дагаад байгаа юм уу? Үгүй зүгээр л явж исэн маа гээл дахиад хэрүүл бол. Энэ хоёрын асуудалт нь байнга л Шизуку өртөж байх юм. Асако Сасаянд цагсан эмийг нь авчиртал Сасаяны найз Асако сайн болтой. Найзууд нь юм хэлийг гинэ гээл түлхчихдэг. Нөгөөх нь яхаач мэдгүй сандраад найзууд нь шолод байдаг. Энэ нь ч Асакод их л тухгүй байгаа бололтой уурлал гарахт нь Асаян ч ардаас нь гарч ярилцаж байхад нь Хару инээсээр ирдэг. Яасын гэтэл Шизуку Харуг сургалтанд нь түүг удахгүй бол аяллаар явъя гэчихсэн биш Хару бөөн баяр. Шинэ жил болж Шизуку Асакогоос зурагтны бичлэг яаж хийдэг талаар асуух гэж залгасан чинь Асако яг уудаж байсан юм а гэд Шизукугийн очиж тусалдаг. Тэгтээ бас Харуг дуудчихсан байгаамаа. Шизукуч арин хоол хийж бүгд хоолоо эзний дараа ядраад унтцгаадаг. Сасаяныг мэд хүрэх гэж залхахт нь дөнгөж сэрцгээж тэр хэдийг сүмдэхийг нь урьдаг. Харуч найзуудаа хараад шууд л очтол нөгөөд нь бас л зодтолдох гэж байдаг. Харуч дунд нь орцсон л байлгүй яхав. Шар уст Хару энд байгаа юм чинь Шизуку бас байгаа байхтаа гэд хайж ягаад олдог. Нар мантыг бүүнд харах гээд Харугийн нагаз ахынхаас харахаар болцгоодог. Асако Харугийн нагаз ахт нь сайн гэдгээ үгүйсгээд байсан ч яг тэр үед хайртай гэдгийг хүлээн зөвшөөрч хайртайгаа ч хэлээд авдаг. Шизуку хичээлээ хийсээр Хару юу хийж байгаа юм болоо? Шизуку юу вэ би буруу сонсоод байгаа юм бах та? Гэтэл дахиад цонхон дээр нь гараад ирдэг. Тэгснээ учир нь ойлгохдохгүй юм ярьж ирж яснаа завгүй байна гээл явхдаа уцаа орхичихдаг. Асако Сасаян дээр ч очиж нөгөө л нэг учир нь олохгүй маа ярьж байгаа л тор шилээ орхиод явчихдаг. Бас шар уст найзуудтайгаа тааралдаад явхдаа түлхүүр бэлигээ орхичихдаг.
Шизуку уцыг нь өгөх гэж ирэхдээ Асакотой тааралддаг. Асаког Харуг хүлээхийг нь мэдээд хичээлээ хийх ёстой болохоор уцыг нь өгчхөөрэй гэд хардаг. Ангийн даргын дүү Хару тэр эдийн тижээдэг дахиаг нь олоод явж байхдаа будаа аваад харж исэн Шизукутэй тааралддаг. Харугийн товчтол найзууд нь Шаруст, Сасаян, Асако гэд бүгд л юмыг нь өгөх гэж эрцгээсэн байдаг. Харуг усны хувцас өмссөн бас дээрээс нь тор барьсан байсан болохоор голын иргэн ойр хавцаа байгаа байх гэж бодоод бүгдээрээ очих гэтэл Шаруст, Шизуку хоёрч харахаар болдог. Шаруст дахиад замаа олохгүй явж яхад нь Шизукуч замыг нь зааж хамт явцгаадаг. Буцаж яхдаа Харутай таарлал нөгөөдөг чинь дахиагаа харах гээд явж исэн биш. Гэрэл цох барьчаад Шизукутай хамт харах гэж байхад нь явчихсан юм байна л та. Тэгээл ийш тийшээ учир нь олдохгүй юм яриад явж исэн байдаг. Гэтэ Шизуку өвөл юу гэж гэрэл цох байх вэ гэж эсэргүүцдэг боловч лайк, subscribe дарахаа бити мартаарай.